Сайн байцгаана уу? 7 өнөخت нэг удаа саунд орж эхэлбэл бидтэй нь юу болдог талаар тайлбарлаж өгье. Эхэндээ зүгээр л дулаацж байна гэж бодно. Гэхдээ 5 минутын дотор чинь нэмэгт замраагүй процессыг эхэлдэг. Таны арсны температур 40 градус хүртэл өсдөг. Биет нь халуурч яана гэж андуурч яаралтай өрөх гормыг идэвхжүүлнэ. Та литрээр нь ус алдаж эхэлдэх бөгөөд хөлсөөр хорт бодож гадагшилдаг. Харин бидний цус өтгөрнө. 10 дахь минутанд зүрхийн цохилт 150 хүрнэ. Залхуучуудад зориулсан кайрдо татгал мэт. Суд дэлж, даралт буурч, цусны урсгал сайжирч, саатал арилна. Гэхдээ хамгийн чухал өөрчлөлтүүд эсийн түвшинд явагддаг. Дулааны нөлөөгөөр унтаа байсан процессыг идэвхжиж, хит шок уургад бий болно. Эдгээр нь гинцэн ДНХ засахад оролцож хөгжөлтийг удаашруулдаг. Шинжлэх ухааны судалгаагаар бүх шалтгаан насварлалтын эрсдэл 40%-аар буурдаг гэж үздэг. 20 минутын дараа таны тарих хүчтэй эндорфин ялгаруулж та баяр баясгалтандаа бож түгшүүр арилна. Ийм байдлаар нэг сарын турш хийвэл та ханиад гэж юу гэдгийг бараг л мартана. Арсны илүү толгоор болж сайжрахаас гадна хөвгчиг гүн ортой болох нь. Зөвхөн хангалттай хэмжээний ус уух хэрэгтэй. Тэгвэл саунд таны хамгийн шилдэг биохак болно. Хэрвээ та намайг дагдаг бол эрүүл амьдралын маягийг бий болгох тасгал хөдөлгөөн хоолтын сонирхолтой контентоор иргэн уулзцгаая. Хэрвээ дагдаг бол танд амжилт хүсье.